иргэд зээлийг олох одоо хэрэгсэл бус за өнөө маргаашийнхаа одоо хэрэгцээндээ шууд зарцуулж байгаа нь за улман санжлаад өөрийг нь өрийн дамданд оруулах за өрийн дамдаас гарахын тулд за ихэд өндөр одоо ашиг амарсан зүйл рүү одоо ингэж хушуурах тийм автах за энэ автах зөнгөнснээр буруу хөрөнгө оруулах хандлага бол үнэхээр бол ашиг идэж байгаа. Салбарын үед болохоор хэвлэлийн зээлийг хөрмөх зохицуултыг одоо хууль дүрмийнхаа дагуу одоо шинжилээд за тэрийг бол байн усны байгууллага манай мөрдөн ашиглаж байгаа. За жишээлбэл одоо өнгөрсөн онд үр болгоо ярьцаа 60-40 байсан бол энэ оноос 55-45 болоод бол өөрчлөгдсөн. Давчгондоо тодорхойлох юм бол хүмүүс санхүүгийн шийдвэр гаргахдаа лог ухаан тооцоололоос гадна одоо сэтгэл хөдлөл одоо дадал зуршил за орчны нөлөөнд хавтаж хэд бол шийдвэр гаргах тохиолдлууд байдаг. За түргэн ашиг болохдоо ингээ хит яарах тий боломжийг алдгаас айцсан мэдрэмж даган дуурайх за бусдаас хоцож байгаа мэдрэмж гэх юм гэдэг бүгд сэтгэл хөдлөлтөй ингээд холбоотой. Хүмүүсийн хүсэл байдлыг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх одоо арга зам нь болохоор урт хугацаанд тогтмол хөрөнгө оруулах замаар бий болдог. За энэ хадгаламж байж болно. За эсвэл хувьцаа бонд гэх мэт одоо санхүүгийн хөрөнгө оруулалтууд байдаг. Гэхдээ энэ замыг сонгохгүйгээр хүмүүс одоо гинт баяжих сэтгэлийг хөдлөгдөөд за буруу шийдвэрүүдийг тэр тэгэхээр бол хохироод байна гэсэн. За жишээ нь одоо нэг хадгаламжаа цэцлэх тийм төлбөргүй байна, тууштай биш байна. За мөн хадгаламжаа барьцаалаа зээл аваад тэр мөнгөөр шууд ингээд талингийн хохирогч болж байгаа тохиолдол бол гарсаа байна. Богино хугацаанд хэд их өндөр ашигыг амлаад за тэрэндээ ингээд яаруулаад чамдуулаад байгаа тохиолдол ойр дотны хүмүүсээс ч за эсвэл одоо хин нэг танихгүй хүмүүсээс ч юм уу хөдөө их юм бол тэрийг ингээд шууд тэр яасан мэдрэмжэн дээр хөдлөгдөхгүйгээр өөрсдийнхөө тунгааш бодоод мэдээлэлээ олон үндэс нь баталгаажуулаад их хашир хандаад тэгээд хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргасаа гэж боддог бол зөвлөмөр байна.